Сайн байцгаана уу манай YouTube-ийн дагагч нараа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ хуваалцахаар ярих болсон сэдв гэвэл одоо өнгөрсөн тийм дурсамж одоо тийм хэцүү дурсамжууд таны амьдрал одоо өдөр тутмын амьдралд ингээд байнга бодогдох. Тэр одоо ямар утга учиртай юм бэ? Яагаад тэр зүйл бодогдоод байна тий? Тэрийг юу бодох нь зөв юм уу гэдэг талаар бас өөрийнхөө амьдралдаа ингээд хэрэгжүүлсэн ойлгосон зүйлээ бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээ өмнөх видео бичлэгүүд дээр бас энэ талаар өөр өнцгөрсөн ярьсан. Гэхдээ энэ удаа бол дахиад бас яг энэ гарчигдоор хуваалцаж ярилцмаар санагдаад та нартайгаа хуваалцахар боллоо. За тэгэхээр жишээлбэл араар тавилт тий хайртай хүн ч ингээд таныг гихгүй зөвхөн танд хайртай байх, зөвхөн надад хайртай байх гэдэг бодолтой байтал тэр хүн ингээд өөр хүнтэй харьцаад таныг хайрлахгүй байгаа юм шиг таныг хуураад сэтгэлийн шарах өгсөн байлаа гэж бодъё. Тэгэл тэр нь ингээд үе бодогдоол ер нь яагаад намайг хуурч байгаа юм тий? Яагаад ингээд ганцхан намайг ингэж байгаа? Тэр хүн ямар муу хүн бэ гэж боддог. Гэтэл одоо тэр харилцаанаасаа болоод тухайн хүн одоо танаас одоо бүрэн ингээд сэтгэлээ чинь амарчл ууршлахгүйгаагүй буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ч юм уу тий. Ийм дурсамж байж болно. Нөгөө талаасаа та хохирсон байж болно. Хин нэг нь таныг одоо ашиглаа тий. Хүсээгүй багт чинь таныг ашиглаад бие махбодыг хохирол учруулсан тий. Тийм дурсамжууд бас байдаг. Тиймэрхүү дурсамжуудыг бодохоор ингээд маш их шаналдаг. Ингээд үнэхээр тэр зовлон, тэр шаналл дундаа ингээд живждэг. Тэгэл хэсэг уйлн, шаналн нөгөөдгөө бодож тухайн үеийн тэр хэцүү мэдрэмжээ эргэж санаж шаналдаг. Тэгээ энийг бол одоо сүүлийн үед бол траума буюу сэтгэлийн шарах гэж нэрлэж байгаа. Тэгээд энэнийг бол би яаж эдгээсэн бэ гэхээр одоо бол би тгийж одоо үе ингэж бодож шаналж уйлахаа байсан. Маань бас өөд болоод хэдэн жил бас би уйлж шаналсан. Одоо ч гэсэн бас гүнэлдэг ч гэсэн яг тэр үеих шиг их шаналхаа байсан. Тэгээд надад зохиолцсон зовлон гэ тооч баршгүй хэцүү олон зүйлүүд байна. Гэхдээ одоо яг тэрийг дурсаад ярихад тэгж их шаналхаа байсан. Учир нь гэх юм бол бидэрт ингээд амьдрал зовлон бэрхшээл тохиолдохоор бид нар ингээд түүнийг ингээд даваад гаргахад бидний сэтгэлийн тэнхээ буюу бидний хүч нэмэгддэг. Харин тэрийг давж чадахгүй байх юм бол бидний хүч улам бүр суларч төвшин буурдаг. Яагаад бид нар ингээд төвшингээ ахиулах хэрэгтэй вэ гэхээр бидний уус амьдралын зорилго нь энэ одоо хүн болж төрж дэлхийд ирсний гол зорилго бол ухаалал ойлголтууд авч өөрийнхөө сүнснийхээ төвшинг ахиулах ур чадвараа одоо сэтгэлийн тэнхээ буюу тэр дотоод хүчийг хүчрхжүүлэх зорилготой ирсэн. Тийм учраас бид нар альва тэр асуудал зовлон бэрхшээлийг түүнийхээ араас гарах нь одоо бидний нэг шаардлагатай зүйл байх нь. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр би одоо хэцүү байгаа тэр асуудал бэрхшээлээс одоо ер нь гарья гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэрийг одоо ингээд бодож шаналаад ингээд би эндээс юу ойлгов тий? Одоо жишээлбэл таныг одоо хайртай хүн чинь хуурсан бол тий? Тэр хүн угаасаа л тийм шийдвэр гаргаад тэр буруу зүйлийг хийцэн. Тэгэхээр тэр хүний үнцийг хунтсан болохоос биш та тэрийг шаналж таны үнцийг унаагүй байхгүй. Тэр хүний үнцийг унсан. Та 100% хайраа зориулсан бол одоо бол тэр хүний төлөө тэр хүнийг одоо бодож шаналаад ах шаардлагагүй. Тэр хүн одоо өөрийнхөө эрхийг одоо алдаж байна гэсэн үг. Тэгэхээр заавал тэр шаналаад өөрийгөө зовоохоос өөрийгөө шийтгэхэд байгаа байхгүй юу? Буруу юмыг тэр хүн хийсэн байтал яагаад та шаналах ёстой юм те? Тэгээд бүх анхаарлаа нэг хүнд одоо бүх зүйлээ нэг хүнд нэг зүйлд зориулаа гэдэг ухаарл ирж байгаа. За жишээлбэл хин нэгэн таныг ашиглалчлаа, таныг хохироочлоо.
Тэгээд тэр хүн ингээд таныг хохироочж байгаа. Тэгээ ямар нөхцөл байдал тэр хохирол үүсвэ гэдгийг бодно. Тэгэхээр дараагийн удаа би ийм үед ингэж болохгүй байна. Ягаад гэвэл ийм эрсдэл агуулж байгаа учраас би сонголтоо зөв хийх ёстой байна. Өөрийгөө хамгаалах ёстой байна гэдэг ухаарлал гарч ирж байна. Хоёрдугаарт гэх юм бол өөр бусад хүүхдүүд ч юм уу таны одоо мэддэг хүмүүс эсвэл өөр хүмүүс яг тийм нөхцөл байдалд бити ороосай гэдэг тийм зорилгыг бий болгоод хүмүүст анхааруулж хэлж авах. Одоо тийм үүрэгтэй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бидэрт тохиолдож байгаа тэр асуудал бэрхшээл минь бид нар цаашдаа хийх одоо үүрэг одоо зорилгын маань нэг хэсэг болж байна гэсэн. Би нэг хосуудын түүхийг сонссон. Тэгээ өмнөх бас бичлэгүүд дээр энийг ярьжсэн. Тэр юу вэ гэхээр маш завгүй аав ээж хоёр байсан. Тэгээд хоёр хүүхэдтэй. Нэг нь одоо нэг 6 орчим настай, нөгөөх нь 3 орчим настай. Тэгээ маш завгүй өдөржин дэлгүүртээ суухад орой ирдэг. Тэгээ ер нь бол баг хүүтэй илүү анхаарал халамж тавьдаг. Тэгээд том хүүг бол ерөнхийдөө дүүдээ өгч гэдэг ч юм уу. Одоо чихэр аваад ороод ирэхэд дүүд нь өгчөөд ахт нь өгдөггүй ч юм уу тий. Тухайн үед бол анзаарахгүй. За аав нь маргааш аваад ирээд дэлгүүрт нь бол маш их чихэр байгаа. Маргааш авчирч өгье гэж мартчихдаг ч юм уу. Ийм байдлаар ингээд ялгуурлах мэдрэмж төрүүлсээр хагаад хэсэг хугацааны дараа том хүн өвдөд маш удаан хугацаагаар эмнэлгээр явсан. Тэгээд бүр дэлгүүрээ зараад, бизнесээ зараад ингээд хамаг мөнгөө, байраа бүгдийг ингээд үрсэн хүүхдээ эмчлүүлэхийн тулд тэгээд юу болсон бэ гэхээр том хүн нас барсан. Тэгээд 1-2 жилийн дараа дүүн ахыхаа хойноос бас нас барсан байгаа. Ахыгаа санаж битгэрсээр хагаад өвдөд. Тэгээд энэ түүх одоо ямар ойлголтыг өгж ийна гэхээр тэр хоёр одоо энийг одоо хүмүүст ярьж явдаг. Хүүхдийг бити ялгаарай тий. Ах дүү гэж бити ялгаарай. Яг адилхан хайрлаарай тий. Юм авах юм бол яг хүүхдийн тоогоор авч байгаарай тий. Дүүн гээд давуу эрэхтэй биш, ах нь гээд дутуу эрэхтэй биш. Бити хайрлаарай, бити ялгаж хайрлаарай гэдэг зүйлийг ярьж явдаг болсон. Тэгээ нэг хүнд яриад тэр хүнээс нь би сонссон. Тэгэхээр би одоо 4 хүүхэдтэй учраас 4 хүүхэдтэй ямар ч ялгууралт байхгүйгээр хайрлахыг хичээдэг. Том хүүхэдтэй ялангуяа орхигдуулчихгүй гэж маш их санаа зовдөг. Их майдлаар ингээд танд тулгарч байгаа асуудал бэрхшээл нь дараагийн одоо хүмүүс тийм зүйл болохоос сэргийлж байдаг учраас утга учиртай болдог юм шүү. Үнэхээр танд хэцүү байгааг ойлгож байна. Тийм учраас танд тохиолдсон, бидэнд тохиолдсон тэр асуудал бэрхшээлийг өөр хүнд хэн нэгэн тусуулаасай гэдэг зорилгыг тавиад урагшлах хэрэгтэй. Тэр хоёр хүүхэд одоо ингээд нас барч золиос гаргаж ийм түүх бий болсноороо одоо миний 4 хүүхэд аврагдаж байгаа аахгүй юу? Бидний 4 хүүхэдтэйгээ харьцах харьцаанд маш их нөлөөлж байгаа энэ түүх. Тэгэхээр таны түүх, миний түүх одоо надад тохиолдсон бүх асуудал бэрхшээл би түүнийхээ ард гарснараа та бүхэндээ ч гэсэн багт зэрэг ч гэсэн ойлголт өгч одоо жоохон ч гэсэн тус нэмэр болж байгаа ах гэж найдаж байна. Ягаад гэвэл ямар хэцүү байдгийг мэдэх учраас би ойлгохын дээр ойлгож байна. Тэгэхээр би таныг яг одоо тэр хэцүү үе бодогдож шаналж уйлж байгаа тэр дурсамжийг март гэж хэлж чадахгүй. Харин эндээс би юу аадах вэ? Дараагийн удаа би ийм зүйлд орохгүй тулд, ийм байдалд орохгүй тулд юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Одоо жишээлбэл хотоодны хорт хавдраар эмнэлэг твтээд идгсэн хүн байлаа гэж бодоход зөв хооллох ёстой гэдгийг зүрх сэтгэлдээ би махбодоор ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр дараагийн удаа би зөв хооллох ёстой юм байна, өөрийгөө хайрлах ёстой юм байна гэдгийг
маш хэцүүгээр хагалгаанд орон барин мэдж байгаа байхгүй юу? Би ч гэсэн бас олгооны апрессанд орж зөв хооллох ёстой гэдгийг бас ойлгож байсан. Гэх мэтчлэн амьдрал тохиолдож байгаа тэр зовлон бэрхшээл түүнийг давах болгонд таны одоо чадвар мэдлэг нэмэгддэг. Дараагийн удаа түүнийг одоо амьдралдаа алдахгүй тул яах ёстой гэдгийг харах ёстой тийм зүйлүүд байдаг учраас энэ дээр нэг тийм шаналаад хэрэггүй, шаналж өөрийнхөө ад жаргалтай байх тэр цаг хугацааг бити дэмий үрээрээ гэж хэлмээр байна. Та жаргах хувьтай ирсэн, ад жаргалтай байх гэж ирсэн хүн учраас өөрийнхөө амьдралын ирээдүг бити бодлоорой. Нэгэнт болоод өгсөн зүйлээсээ сургамж аваад дараагийн удаа яаж анхаарах вэ гэдэг тал дээр л анхаарна гэхээс тэр зүйлийг бодоод шантаад ах ямар ч хэрэггүй те харамсах хэрэггүй нэгэнт болоод өнгөрсөн. Харин давтахгүй л хичээх нь маш чухал байдаг. Зарим хүмүүс бас алдаатай үйлдэлтэй маш их харамсдаг. Одоо хин нэгнийг гомдоосон ч юм уу. Тэгэхээр ахиж хүн гомдоохгүй байх тал дээр л анхаарна гэхээс нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг бити бод шаналаарай. Тэгээд та өөрөө буруу зүйл хийсэн бол уушлалт гуйж сурах хэрэгтэй. Тухайн хүнийг бас тайлбарлах нь маш чухал байдаг шүү. Тэгэхгүй бол үеийн үр чинь нэмэгдэж та дараагийн одоо зовлон бэрхшээлийг өөртөө татна. Муу зүйл хийвэл хэрвээ та тэр хүний үрийг бүрэн цайруулж чадахгүй бол өөрөө л одоо ямар нэгэн байдлаар амьдралдаа муу зүйлүүдийг татаж байдаг, үеийн үр гэж байдаг. Магадгүй миний амьдрал тохиолдсон тэр асуудал бэрхшээл миний одоо өмнө нь хийсэн үеийн үр өвдөөцөө минь хийсэн үеийн үр ч юм тэрний одоо үрийг би ингээ хүртээ явж явах магадaltaй. Тэгэхээр би нэгэнд одоо санаандгүй ингээ гомдох үг хэлчихэд мэдэхгүй явж идэг хүмүүс байдаг штеп. Яг тэрэн шиг би бас хүмүүсийг гомдоогоод шаналгасан байж болно. Тэрийг мэдэхгүй ахаа хүн төрөл авчаад ингээ амьдарч ээж болно. Тэгэхээр би үнэхээр ингээ чин сэтгэлээсээ хүнийг гомдоох ийм мухай гэдэм бэ. Хүнийг хохирох ийм мухай гэдэм бэ гэдгийг чин сэтгэлээс өөрийн биеэрээ ингээ мэдэрч байгаа учраас миний буруу байх магадлал бас өндөртэй. Тэгэхээр энэ зүйлийг хүлээж аваад дараагийнхаа ирээдүйнхээ одоо өсөлтөд сайхан амьдралын төлөө явах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн ярих сэдэв маань ингээд дууслаа. Тэгээд өнөөдрийн сэдвээс ойлгосон зүйл байвал комент бичээрэй. Бас өөрийнхөө амьдрал тохиолдсон тэр асуудал бэрхшээлийг хэрхэн даван туулсан бэ гэсэн түүх байвал бас комент бичээрэй. Бусад хүмүүст маань бас хэрэг болох байх шүү. За хаалт тавьсан баярлалаа. Баяртай.